Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд Excel-ийн Power Query-г ашиглан хэрхэн баримтын мэдээллийг нэгтгэх вэ гэдгийг үзүүлье. Нэгтлэн бодогч нарыг тулгардаг нэг асуудал мэдээж баримтынхаа мэдээллийг нэгтгэж харилцагч байгууллагуудтайгаа тооцоо нийлэх байдаг. Тэгэхээр тухайн баримтыг хэрхэн нэгтгэл хийж автоматжуулах вэ гэдгийг үзье. Үүний тулд баримт гэсэн фолдер дотор 1-4 сарын баримтуудын мэдээллүүд болон бусад мэдээллүүдийн файлууд харагдж байна. Хэмжээнээс хэрхэн баримтуудыг татах вэ, нэгтгэх вэ гэдгийг үзье. Үүний тулд Excel файлаа нээ. За шинэ Excel файлаа нээгээд data засны get data from file folder гэсэн сонголтыг сонгож өгнө. Ингэснээр тухайн фолдероор сонгох боломжтой болно. D-disk-ний баримтын гэсэн фолдерыг сонгоод өгье. Окей. Тэгэхээр баримт гэсэн фолдер доторх нийт файлууд, мэдээллүүд гарсан байна. За эхний ээлжинд бид тухайн баримт гэсэн post гэсэн утгуудтай мэдээллийг нэртэй файлуудыг шүүх шаардлагатай болно гэсэн. Тэгэхээр name хэсгээс text filters contains сонголтоор за тухайн хоёрыг нь тусдаа баримт or буюу эсвэл post гэсэн утгаар шүүж болно. Эсвэл яг ижил утга буюу агуулгадж байгаа утга маань байгууллагын худалдаа авалт гэсэн текстээр байгууллага авалт гэсэн утгаар фильтртэж болно гэсэн үг. Хоёрдугаар алхам бол тухайн баримтууд маань Excel өргөтгөлтөөр гардаг байгаа, татагддаг байгаа. Тэгэхээр биднэрт зөвхөн Excel өргөтгөлтэй файлууд дараа нь фильтрдэх шаардлагатай. Тэгэхээр үндсэндээ 8 файл маань фильтрлэгдээд гартлаа гэсэн үг. Дараагийн алхам бол combine файл буюу нэгтгэл хийнэ гэсэн үг. Combine файлынхаа товчийг дарахад дараах цонход нэгжиж байна. Тухайн цонхон дээр sample файл нь бол өөрчлөлт байх шаардлагагүй. Учир нь бид нэр source хэсэг дээр түрүүн 2 фильтр хийгдээд бидний яг шаардлагатай файлууд маань гарчиж байгаа учраас энэ дээр ямар нэгэн сонголт хийх шаардлага байхгүй. Хоёрдугаарт sheet 1 гэсэн хуудас руу даръя. Тэгэхээр яг баримтны форматынхаа дагуу тухайн мэдээллүүд маань харагдаж байна. Окей. Тэгэхээр бүх нэгтгэл маань хийгдэд эцсийн байдлаар баримт гэсэн хамгийн сүүлийн query маань бэлэн боллоо. За энэ дээр бага зэргийн форматын засвар хийж зарим нэг шаардлагагүй мэдээллийг нь устгаснаар бидний нэгтгэл бол бэлэн болно. За эхний ээлжинд source-ыг бол устгах change type-ыг устгах ингэснээр бол автоматар query маань форматжуулдаг байгаа. Энийг бид гараар одоо бол форматыг засъя. Өгнөөний хувьд бол бид зөвхөн date гэсэн
сонголтоор сонгоод өгч. Учир нь биднэрт бол цаг болон минут ийм мэдээлэлүүд шаардлагагүй. Харилцагчийн нэрийг бол текст төрлөөр. За харилцагчийн регистрийг мөн текстээр сонгоч. Учир нь зарим нэг харилцагч маань хувь хүн учраас үсэгтэй регистринд байна. За энэ нотыг бол currency-гаар сонгоод өгч. Бас нийт үнгийн currency-гаар сонгоод. Ерөнхийдөө ингээд бидний файл маань нэгтгэлийн файл маань бэлэн боллоо. Одоо буцаад close and load to гэсэн сонголтоор хаана одоо import data буюу report гарах вэ гэдгийг сонгож өгье. За бидний жишээн дээр бол existing worksheet A1 гэдэг сонголтыг сонгоод өгчээ. Окей. Тэгэхээр бидний нэгтгэл маань хийгдчихлээ. За таблийнхаа дизайныг жоохон өөрчилжээ. Ингээд. Тэгэхээр нийт 269 баримт шивэгдсэн байна. За дараачийн хийх алхам бол мэдээж 1-4 сарын баримт байсан бол одоо 5 сарын баримт болон PowerPoint, Word документыг тухайн фолдер руу хуулъя. Энэчнээс юу гарах шаардлагатай вэ гэхээр зөвхөн бид энэ байгууллага худалдаавалт гэсэн мэдээлэлтэй мөн яг Excel өргөтгөлтэй файлууд маань ийшээ сортлогдоод тухайн баримтууд маань нэгтгэл хийгдэх шаардлагатай гэсэн үг. За фолдер логоо хуулчлаа. Одоо refresh дарж үзье. Data refresh дарлаа. 307 баримт болоод нэмэгдлээ. За тэгэхээр 5 сарын мэдээллүүд маань ингээд ороод ирсэн байна. Та бүхэн харж байгаа. Энийг жоохон арай боловсронгуй болгоод хэдүүлээ. Огноогоо 1 сарын 1-ээс 5 сарын 31 рүү ирэмблээ. Үүний тулд огноо хэсэг рүүгээ ороод сумын дараад data filters за sort and sending сонголтоор дугаар автоматар ирэмблээд өдрөөр нэрэмблэгдлээ. За close and load дарлаа. Окей. За ингээд нийт баримтын маань нэгтгэл хийгдэж дууссан байна. Тухайн файлыг та бүхэн хадгалж авснаар дахиж энэ Power Query руугаа орох шаардлагагүй. Зөвхөн баримт гэсэн түрүүний энэ фолдерт 6 сар 7 сар мэдээллүүдээ баримтынхаа Excel файлыг хуулахад нэгтгэлүүд маань хийгдэх боломжтой байх нэ. Үргэлжлүүлээд Power Pivot-оор ч юм уу та бүхэн энэчнээсээ тайлан мэдээнүүдээ харах боломжтой болох нэ. За жишээ болгон нэг компани баримтын мэдээллийг шүүж үзүүлээ. За нэг харилцагч маань одоо жишээ нь нийт худалдаавалтын мэдээллүүд маань ингээд гарч байна. Гэх байдлаар дараачийн тооцооллууд хийгдэх тул боломжтой болох нэ. За анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэн ажил дээрээ Power Query-г ашиглаад үзээрэй. Баярлалаа.